8 дахь хичээлээрээ долларын касс харилцах, валютын касс харилцах хэрхэн шивхтлээр үзүүлье. За бидний өмнөх хичээл дээр касс шивж байхад кассаас $50 худалдаж авсан талаар гүйлгээ шивсэн шүү дээ. Тэрийг харъя. За бидний жишээн дээр бол өмнөх жишээн дээр болохоор долларын касс руу $50 орсон байгаа. 101, 102 гэсэн долларын данс руу. За хуулган дээрээс харъя. 101, 102 гэсэн долларын кассын дансын хуулгыг авч харъя. Тэгэнгүүт эхний үлдэл мэдээж байгаагүй. Тэгээд кассаас $137,500 төгрөгийн өртөгтэй $50 худалдаж авсан гэсэн үг. За тэгээд тухайн гүйлгээр нь хэдүүлээ очив. Тухайн анхан шатны гүйлгээр нь очингод $50 хэдний өдөр авсан байна? 1 сарын 13-нд 5 гэсэн баримтын дугаартай гүйлгээ байгаа юм байна. За энэ байна. Энэ гүйлгийг шивхэд автоматар долларын данс үүссэн байгаа тийм. Тэгэхээр энэ долларын данс маань яаж үүссэн байна гэвэл тухайн харилцагын төгрөгөөр хийсэн дансан дээр нэг орноор нэмэгдэж байгаа гэсэн үг ерөөхдөө. Одоо жишээлбэл долларын кассын данс маань болохоор 101, 102 гэсэн дансны код байсан шүү дээ. Тэгэнгүүт журнал дээр автоматар энэ төгрөгөөр илэрхийлэгдсэн данс нь 137,500 гэдэг. Ханшаар хөрвсөн данс гэсэн үг төгрөгөөр. Тэгэнгүүт валютаар илэрхийлсэн данс нь яаж үсэж байгааг нь урдталт нь нэг орн нэмэгдчихэж байгаа. Энэ 101, 102 байсан бол 11 тэгдэг 1 2 гэдэг. За энэ дансыг гүйлгээ баланс дээр шинээр үүсгэн хэдүүлээ. Валютаар илэрхийлэгдсэн данс гэсэн үг. Аагаас сонгоод мөр нэмэх. За утхан дээр нь дансны нэр дээр болохоор долларын кассын данс гэхдээ валютаар илэрхийлэгдсэн гэдэг хүч. За мөрийн доогоор тавих шаардлагагүй байгаа. Нэг орон урталт нэгийг нэмээд 101, 102 гэдэг. Энэ хоёрыг анзаарах юм бол тийм байгааз. Энэ дансны урталт нэг орон нэмэгдсэн байгаа нэгээр. За тэгээд энэ шинэ үүссэн дансныхаа хуулгыг авч үзье. Долларын дансаа ерөөхдөө валютаар харах гэдэг шүү дээ. За энэ данс долларын кассын данс валютаар илэрхийлэгдсэн гэдэг гараад ирж байгаа. За хуулга авах цэнхэр тавчаад харангууд $50 нэмэгдсэн байгаа. $50 нэмэгдсэн байгаа гэсэн. За $50 маань нэмэгдсэн учраас одоо бидний анх өгөгдсөн байгаа энэ гүйлгээ шивдэж байна гэсэн үг. Төгрөгийн касс шивэх үед долларын кассын маань $50 нэмэгдэж байгаа гүйлгээ давхар бичлэлээр орцсон байсан гэсэн үг. Ерөөхдөө кассаас $50 худалдаж авангууд энэ гүйлгэн дээр гарсан шүү дээ журнал дээр 5 мөрийн дугаартай гүйлгэн дээр энэ $50 маань кассаас долларын касс руу шивсэн гүйлгээ маань давхар бичлэлээр нь орцсон 137,500. Энэ $50 орцсон гэсэн үг. Тэгэхээр одоо бидэнд өгөгдсөн байгаа жишээ гүйлгээнээс долларын кассын тайлангаас энэ $50 гүйлгээ шивгдсэн учраас 2 дугаархан шууд шивээд явна гэсэн үг. 2 дугаарх нь болохоор 1 сарын 23-нд долларын харилцах данс нээж доллар тушаав гэж байгаа. За тэгэхээр шинээр ямар ч гэсэн долларын харилцах данс нээхээр байна. За тэхийн тулд бид нэр долларын харилцах данс өгдөг байгаа. Долларын харилцах данс шинээр нээе. За энд нээгээд өгчээ. Аагаас ангоод мөр нэмэх. За дансныхаа нэрийг болохоор долларын харилцах данс. Мөрийн дугаар 11. За 110, 102 гэх шин данс зохиогоод байна. Долларын харилцах данс үүсчлээ гэсэн юм данс дүнгээр. За тэгэхээр долларын кассын дансны 2 дахь гүйлгээ хийх гэж байгаа.
За энэ гүйлгээ журналд шивж үзүүлье. За 1 сарын 13-нд 20 оны 01 сарын 13-нд гүйлэг нот болохоор долларын харилцах данс нээж доллар тушаав. $20 тушаав те. $20 тушаав. За үндсэн данс маань юу вэ гэвэл бид нэр 100-101 буюу долларын кассын дансаа шивж байгаа. Тэгэхээр үндсэн дансан дээр долларын 101.2 буюу кассын данс авчна гэсэн. Долларын кассын данс. Харилцсан дансан дээр юу вэ гэвэл сая шинээр үүсгэсэн харилцагын данс авчна гэсэн. Харилцаг руу долларын харилцаг руу мөнгө тушааж байгаа учраас 110 102 гэсэн данс авчна гэсэн. 110 102 гэсэн данс авчна. Долларын харилцаг. За тэгээд өмнө хэлжсэнчлэн валютын гүйлгээ шивж байгаа нөхцөлд мөнгөн дүнгээ валютаар тавина гэсэн. Тэгэхээр долларын кассаас $20 гарсан учраас кредит түн дээр нь $20 авчна гэсэн. За $20 авчиад за тухайн өдрийн ханшийг харъя. Ханшийн энд бичсэн байна. Хоёр албан ханшаа бичнэ гэсэн. Доллараар гүйлгээ хийж байгаа учраас 2741.52. За энэ ханшийг хаолж байна. 1 сарын 13-ны албан ханшин. За ханшийн мэдээлэлээ энэ саарл дунд ханш гэсэн саарл дунд оолж тавиад за валютын гүйлгээ нэмж байгаа учраас валютын гүйлгээ нэмэх тавчаар. За валютын гүйлгээ нэмэх тавчаагаа дарахад 4 мөр үүсэж байгаа. Эхний 2 мөр дээр нь болохоор валютаар илэрхийлэгдсэн гүйлгээ. Дараагийн 2 дээр нь болохоор тухайн валютын гүйлгээг төгрөгөөр ханшаар нь бодоод төгрөгөөр илэрхийлэгдсэн гүйлгээ шивж байгаа гэсэн. За энэ дээр дахиад автоматар бид нэр долларын харилцах данс нээсэн 110 102 данстай. Тэгэнгүүт гүйлгээ нэмэх үед төгрөгөөр илэрхийлсэн данс маань үүссэн байгаа тийм долларын. Тэгэнгүүт валютаар илэрхийлэгдсэн долларын харилцах данс автоматар үүсэж байгаа гэсэн. Нэг орн уртад нэмэгдээ. Тэгэхээр энийгээ бид хэдүүлээ бас гүйлгээ балансан дээр шинээр үүсгэж өгье. За долларын харилцах дансныхаа доор аагаа сонгоод мөр нэмэх тавчаа дараад долларын харилцах данс гэхдээ валютаар илэрхийлэгдсэн. За тэгээд урталт нэг орн нэмэгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дансныхаа урталт энэ дансаа хуулж тавиад урталт нь нэгээ тавьчих. Нэг орноо нэмээд тавьчих. За тэгэнгүүт тухайн данс маань долларын валютын данс маань доллараар илэрхийлэгдсэн данс маань үүссэн гэсэн үг ээ. За ямар ч гэсэн бид нэр долларын кассынхаа эхний 2 гүйлгийг өгөгдсөн 2 гүйлгийг хийчлээ гэсэн. Иймэрхүү байдлаар хийх нь байна. За энэ гүйлгээ маань яаж орсон талаар хуулган дээрээс харъя. За долларын кассын данс валютаар илэрхийлэгдсэн маань дансаа сонгоцсон учраас сонгоцсон байгаа. Энэ дансныхаа хуулгыг авч үзье. За тэгэнгүүт долларын кассын данс маань валютаар илэрхийлэгдсэн дүн маань хуулга маань гараад ирж байна гэсэн. $50 эхлээд кассаас орсон байгаа. За дараа нь $20-ыг долларын харилцах дансаар шилжүүлсэн байна. За энийг болохоор одоо төгрөгөөр илэрхийлэгдсэнийг харъя. Долларын кассын данс хуулга авах гингүүд төгрөгөөр яг тухайн үеийн ханшаар батсан гарч ирж байгаа гэсэн. Эхлээд 137,500 төгрөгөөр кассаас тушаасан байгаа. Дараа нь долларын харилцах руу $20 тушаасан. Энэ ханшаараа бодоод 54,830 төгрөгөөр илэрхийлэгдэх $20 маань долларын харилцах руу тушаагдсан байна. За ингээд долларын кассын дансаа шивчлээ. Дараагийн видеогоор хамтдаа долларын харилцахынхаа талаар яаж шивгдэх талаар үзье.